Наа төгсдөр гэдэг. Миний тоглолтын нэрсээ. Тэгээд энэ хэсгийн Dota 2-ын төрөлд Монголыг төлөөлөх шгшээ багийн тоглогч байна. Багтаа ер нь хийх хичээлээ хийх хэрэгтэй гэсэн тийм л хөтөс. Тэгээд хичээлийг хажуураад тоглолдог. Гэхдээ дуртай тэгээд амархан байдаг гэсэн болохоор дуртай байдаг гэсэн юм шиг. Нэг хичээл дуртай бол байгаагүй. Гэтэ хичээл нэг тийм түүхтэй хэцүү санагддаг. Компьютер тоглохоор сайн байгаадсан болохоор за компьютер тоглоё шийдсэн. Dota ч ихлэ Warcraft 3 гэдэг тоглоом байдаг гэсэн. Тэгээд тэрийг жоохондоо тоглож ирсэн. Тэгэл ах гоё map болцсон. Чи энийг ингээд тоглох уу. Тэр нь тэгээд Dota байсан. Тэгэл анх 6-таас тоглож ирсэн. Тэгээд Dota-гоос өөр гэвэл Counter тоглож ирсэн. StarCraft тэгэл баахан Age of Empires баахан тоглоом. Голчлон Dota тоглож. Багаас 6 настайгаас хойш Dota тоглосон болохоор ер нь бол миний амьдралын салшгүй зүйлүүдийн нэг бол мөн гэж бодож байна Dota. Ахлахаа ингээд орж мороо ийм мэрэгчтэй болъё гэж юусоо бодож байгаа. Тэгэл хичээлээ хийгээл явж итэл нэг юм болох бах таа гэдэг. Яг сонирхож байсан юм нь бол Dota-гийн тоглогч болъё. Гад бодсон юм тэр наа тэгээ бусдаар бол зүгээр ингээд уурсгалаар л явж. Би болохоор мэрэгжлийн Dota-гийн тамирчин болъё гэж шийдсэн үе нь гэвэл яг ковид гараад хүмүүс амраад тэр үед би яг төгсөж исэн 3 дугаар курс ихээ яг сүүлийн семестр 2 дахь семестрт явж исэн. Тэгээд Dota тоглогч жоохон зай гараад ирсэн. Тэгээд тэрийгээ дагаа жоохон хичээлээ гэсэн жоохон ингээд мууд гисэн. Тэгээд ер нь тэр үеэс буцаад Dota-го тоглож эхлээд 19 байсан гэсэн. Dota-го нүдэж эхлээд сургуулаа төгсөөд эрчтэй тоглож эхэлсэн. Яг цалин байлан гэлгүй тийм гэрээгүй зүгээр багаар тоглох бол баг 13 4 настай байхдаа л нэг багууд тоглодог байсан. PC-ний арай баг шүү. Гэхдээ PC-ийн тоглодог хүмүүстэй баг болоод явдаг гэсэн тиймэрхүү. Миний хувьд хамгийн анхны орж исэн том дуу гэх юм уу тэмцээн бол Mesa-гийн Nomadic Masters 2022 онд болсон баха парк дээр очсон. Тэгээд тэнд 3 дугаар байраар эзэжсэн, 2 дугаар байр нь Cobalt, 1 дугаар байр нь Лилган баг орж исэн. Тэгээд гой санагдчихсан. Ингээд над ингээд хаалгуудаа нэгж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд юм өсөр болтой юм байна. Ийм олон үзэгчдүүд нэг майхан дотор байсан ч гэсэн нэг 100 200 хүн байлгүй байлаа. За яг анхны гэрээ байгуулаад цалинтай байсан баг гэвэл Renewal гэдэг тэр багт орж исэн. Яг Renewal-ийн дараа болохоор Neon гэдэг Филиппин багт орсон. Neon-оос гараад ингээд гэртээ сууж исэн. Тэгэл за хувийн ранка сайжруулаад байж идэ гэж тэгжсэн чинь ингээд Лилганаас намайг тоглох уу гэдээ асуусан. Тэгсэн яасан гэсэн чи хишгээ багаасаа гарч исэн байлээ. Тэгээд анх удаа Лилган очиод бид энэ шууд л тгийял гэж чинь Монголын номер 1 баг. Тэгээд гадаад хүмүүстэй тоглох бас нэг тийм гоё биш. Тэгээд монголчуудаа тоглох их гоё санагдсан. Тэгээд Лилганд орж исэн. Тэгсэн тэр үед угаасаа л тарцгааж исэн байлээ. Ер нь Лилганд тарах уу, тустай багууд руу орох уу гэл тиймэрхүү нөхцөл байдал байсан. Тэгээд би хувьдаа монголчуудаа тоглохыг л сонирхолтой байсан. Тэгээд зүгээр ингээд Лилганаас гарцгаацсан тоглож байгаад 4 сарын дараа IC болсон. Тэгэхээр хуучин Лилганы 4 тоглож хишгээ байхгүй. Тэгээд би нэмэгдээд ингээд тавуулаа IC. 2023 онд хишгэ ахлагчийн төвзөө сэжүүлжүүлж тэдний дараагийн үе эхэлсэн юм. Сегийн 90 үеийн IESF World Championship-ийн цом Asian Games-ийн мартагдашгүй финал. Тэр үед тэдний хинж зогсоох боломжгүй мэт байлаа. Миний дурсан жүжигтэйсэн бол IC л юм да. Тэгээд тэнд байхдаа анхны лангийн тэмцээнэ хожсон бүр олон улсын лангийн тэмцээн ISF 2023. Яг тэрийг дуусгаад удалгүй Азийн наадам 2 дугаар байр эзэлсэн. IC-гэдтэйгээ бэлтгэлийн байран дээр ингээд хамт өнгөрүүлсэн мөчүүд бол бүгд дурсамжтай гоё байсан. IC тарсан шалтгаан гэвэл нэг тийм сүртэй драмраа ингээл тийм болоогүй. Тэгээд хүмүүсийн гэрээний хугацаанд дуусчихсан. Тэгээд гэрээний хугацаанд дуусаад яах вэ гэхлээгээд шийдвэр гарах болсон чинь зарим хүмүүс өөр багт орсон хэрэгтэй байна. Гадаад багт орсон хэрэгтэй. Ингээд ихнээсээ ингээд гарч ирсэн баггүй. Тэгээд үлдсэн хэдэн тэгвэл өөр хүмүүстэй өөр бусад монголчуудтай тоглож үзье гэдэг туршаад ингээд явсаар хагаад IC сүлдэгөө болсон юм шиг. Би тэгээд тэр дунд нь 2 дахь байна уу 3 дахь багасаа гарсан байгаа. Эхлээд Lil Execution руу орсон баг. Тэгээд сүхээ Navi руу орсон. Тэгээд би жоон тоглож аваад Plead гээд Сингапур баг руу орсон. Тэгээд үндсэн IC-ийн 5-аас үлдсэн мөхөө Байсуу AC11 тэр хоёр үлдээд бас Fortune Soul хим ингээд Tsukimiki тоглогчтой тоглож байгаа. Тэгээд болсон юм шиг. Plead-ээсээ гараад
дараа нь англи төвхтэй Into the Bridge гэдэг багт бас хэсэг тоглосон. Тэгээд тэрний дараагаар Zero Tenacity гэдэг серб байдаг багт орсон. Тэрний дараагаар Inner Circle гэдэг одоогоор Украин багт тоглож байгаа. Тухайн үед монголчууд илүү гоё тухтай байдаг. Монголчуудтай тоглох ер нь бол миний хувьд илүү. Монголчуудын нэг асуудал нь болохоор ажлын хариуцлага гэх юм уу нэг жоохон тэр юмн дээр гадаадуудаас арай доогуур түвшинд байж магадгүй. Гэхдээ ингээд ийм гоё уур амьсгал, найз нөхөд ч юм уу тиймэрхүү болж чаддаг орондоо бас хамтдаа ойрхон байдаг болохоор тийм ч юм уу. Надад бол тэгсэн. Тэгэхээр ер нь хэрвээ одоо Монгол баг уу гадаад баг уу гэж сонг гэвэл би бол Монгол багийг сонгож. Жигцсний одоо дараах нь тэр өдрөө ч юм уу маш хэцүү байдаг. Чи хангалтгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэрийг давж гарах гэж ингээд ихэндээ бол хэцүү байдаг гэсэн. Сүүлрүүгээ ингээд автагдаал ахаар за ингээд гайгүй дараа нь гайгүй болчдөг доо гэдэг ингээд гайгүй болчдөг. Тэмцээн уралдаанд ордог хүмүүс тамирчид бол ер нь ихэнх нь хожигддаг. Одоо 95-99% ч юм уу хожигддаг. 1% л хождог. Тэгэнгүүт тамирчид нөгөө нэг сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэдэг нь тийм л хожигдож сурах гэх юм уу. Хожигдсан ч амьдрал дууссан биш. Дараагийнх нь байгаа. Дараа нь хичээх боломжтой. Иймэрхүү зүйлсийг явандаа ингээд сурт юм байлаа. Би ч бас яг сурсан. Карьерийн оргил үе өнгөрсөн цагт бол байх. Одоо л байна. Одоо би бол яг миний хувьд ч тийм яг ингээд нөгөө цаасан дээр ингээд амжилт харуул ингээд за Азийн наадамд ISF нэгт орсон тийм тэр үе байх. Яг миний хувьд болохоор тэр үеийг одоогийнхтой харьцуулахад би бол бүр хамаагүй илүү тоглогч, мундаг тоглогч болсон байгаа байхгүй. Тэр үеийнх бол үнэхээр инээдтэй. Тэгэхээр миний хувьд бол оргил үе нь бол яг одоо л байна да. ENC-д орох босондоо бол сэтгэл маш өндөр байгаа. Монголын нэрийг гаргаж байгаа, Монголыг төлөөж байгаа. За яг хөө энийг бол би дандаа л карьераа туршил хийх гэж үзсэн. Тэгээд бас тэмцээнд орсон. Гэхдээ ENC-ийн онцгой зүйл нь юу вэ гэхээр маш их сангийн сантай. Бусад бас нэгдүгээр төвчний тоглогчд ингээд улсаа төлөвлөд оролцох тийм тэмцээн байгаа. Би яг хөө ингээд нэлээд удаан хэдэн жил тоглож байгаа ч гэсэн тийм тоглогчтой ингээд яг нэг юм талбар дээр ингээд тоглож бол үзээгүй. ENC-д орсноороо тийм туршлагыг хөрвүүлэх болохоор одоо нэлээд онцгой зүйл гэж харж байна. Монголын шигшээ 5 тоглогч цугларсан. Тэгээд нэмээд бас хуучин тоглодог гэсэн туршлагатай тоглогчоор дасгалжуулагч бас байгаа. Тэгэхээр ер нь бидэд бол ингээд дутах юм бол ерөөсөй байхгүй болсон. Дасгалжуулагчтай бас ихтгэлтэй байгаа. Монголчууд дундаа хамгийн их тэмцээнд орж исэн, хамгийн их удаан тоглолцсон, хамгийн одоо бидэд дундаа ч гэсэн хамгийн ахмад нь тийм хүн байгаа. Нар мандах бол зарим хүмүүс хааслаа гэж мэдэрх. Тэгээд хааслаатаа бас хуучин тоглож исэн. Тоглоход л хажууд нь ингээл аура мэдрэгдэг гэх юм. Ер нь тэр хүнд ингээл итгэж болохоор гэх юм. Дасгалжуулагчаар ажиллаж байгаа нь надад илүү таатай байгаа. Бидэд юу үлдсэн гэхээр хариуцлага, хичээх үлдсэн байгаа. Ер нь бол бусад улсуудын нэгдүгээр түвшний тоглогчдоос ер нь дутах юм байхгүй. Тэгж харж байна. Үндсэн тэмцээнд орохын тулд бидэд нөгөө өмнөд болон Зүүн Азийн бүсийн шалралтад орж байгаа. Тэгээд тэндээс л 2 баг орох юм байлаа. Тэнд бидэд бол эхний 2 багт орно гэдэгтээ бол нэлээд итгэлтэй байгаа. Өрсөлдөгч улсууд бол хамгийн дэжгүй нь энэтхэг юм болоо та бусдад нь нэг тийм өрсөлдөхүйц биш. Доото дотор нэг тийм мундаг байгаад байдаг. Тэгэхээр тэрэнд бас нэг санаа зовхгүй байна. Яг бодож байгаа юм бол томоор бодоод үндсэн тэмцээндээ яаж дээгүүр орох вэ? Эхний 8, эхний 4, эхний 2 мөрч тийм юм бодож болохоор шалралтад бас санаа зовсон юм байна. Ер нь маш их баярлсан. Монголыг төлөөлөөд ийм том тэмцээнд орох эрхийг ингээд надад ирж байгаа гэдэг бол ер нь бол нэр төр хэрэг. Тоглогч болохынхаа өмнө ч юм уу боддог байсан мөрөөдөл бол TI-д орох. Тэрийг арай биелүүлээг байна. Өөр юм их мөрөөддөг байсан да. Мөрөөдөх биш зүгээр ингээд хүсдэг байсан зүйл гэвэл ингээд Dota тоглоод тэрнээсээ цалинжаад асуудалгүй амьдрах гэх юм уу. Тэрэндээ бол ингээд хүрцэн явж байна. Тэрэндээ баяртай байгаа. Ер нь мөрөөдлийнхөө 2 мөрөөдлийнхөө нэгэнд нь хүрцэн нөгөөтгт нь арай хүрээгүй л явж байна. Дотоо ингээд чадхаараа тоглоод амжилт үзүүлнэ. Хажуугаар нь гэр бүл тэгээд хүүхдтэй болно, хүүхдээ сайн хүмүүжүүлнэ. Дота гэхээс илүү сайн аав болцсон байх байхаа гэж бодож байна юм бол. ENC-д Монголыг төлөөлөх шигшээ багийн тоглогч төгсдөр Сэ байла. Манай багийн дэмжээрээ.